За сайн уцгаа ингээд манай Хэнжид channel маань тавтай морил лайк сабад арсан бол хамтаа бичлэг рүүгээ орцгоё. Анимехан үлдсэн 6-аас 12 дахь ангийн бүгдийг бэлтгэж оруулсан байгаа. Яагаад channel руугаа удаан бичлэг оруулаагаа гэхлээр би ерөөсөө YouTube руугаа нэвтэрч чадахгүйсэн. Дээрээс нь төгсгөө анги учраас айгүй болон ийм тийм гээл ерөөсөө завч хэлвэсэнгүй. Тэгээд бичлэг удаа үлээсэн хөрхнүүдээ уучлахгүй яа. Тэгээ миний хоолойг ерөөсөө бити тоогоор зэ жоон сүйцэн юм шиг. Анимийн 6 дахь анги ерөнхийдөө бол манай Мизухо аав нь нэг хол газар явцсан. Тэгээд найзуудындаа ээлжилж хонхоор болсон байгаа. Тэгээд энэ удаа шиний тонжоор дүрслэл гарна. Манай шиний ээж Мизуход айгүй сайхан хандт юм байлээ. Тэгсэн чинь айгүй хөвгөлтэй заяа. Шиний дүүн ингээд Мизухогоос ихтэй та надтай гэрлэх үү гэж ухааны асууж асуугаад шиний нохоо Мизухогийн хувц руу засахчдаг болохоор шин хувцнаас өмсөлдөг. Тэгээд цахилгааны татчих өгвөл Мизухог жоо хичээгээд авнаа асуурах. Шин хальт гарчаад ирэхэд Гизуки гэрийн гадаа Мизухо танад байна уу гэсэн чинь шин тийм ээ манад байгаа. Манад хон гэд хэлээ. Шин гэртээ буцаж орж ирсэн чинь Мизухо ширээгийн дэрлээ унтсан байгааг хараад амар хайрын харц урцаар харж ордог заа. Тэгээд нөгөө их чинь хамт унтваа. Маргааш өглөө Мизухо босч ирэнгүүтээ шинийг хамт хүнжил нүмерөөд унтж байхыг хараад амар гайхдаг заяа. Тэгээд манай Мизухо сандраад яана төөгөөцсөн бол уучлаарай гэсэн чинь шин дээгүрх цамцаа талингуудаа би чамтай найзууд байхыг хүсэхгүй байна. Би найзаас хэлэх хүсэж байна гэсэн чинь энэ Мизухо гэж нэг тэнийг юм шал буруугаар ойлгоод заяа. Найзлахыг хүсэхгүй байна гэж ойлгонгуудаа гой бити надтай найзлахаа болооч тий. Би чамтай найзламаар байна. Би чамтай найзлахгүй бол юу болох юм бэ гэд ойлоод идэг заяа. Тэгээд шин шоолж инээгээд манай тэгээд 70 эргээр аялж идэг ч тий. Тэгэл тэгсэн чинь манай Мизухо нөгөөддөө зайрам авахаар гарсан чинь мөнгөө 70 эрэг дээр үлдээсэн мэдэг заяа. Аюу тий нэг тэгсэн чинь хажуунаас нэг хүүхэд гинэ банд орж ирэнгүүтээ мөнгөний төлждөг. Тэгсэн чинь Мизухо таниад хүй тоогоо гэд энэ тоогоо гэж хинбэ ихлээр шуугогийн төрс ах. Тэгээд бас манай Мизухогийн анхны хайр энэ яг тэгээд гарна заяа. Тэгээд манай тоогоо Мизухог ямар хөөрхөн болцсон юм бэ гэж үгээд хацар арцсарт нь хурж өгнө заяа. Тэгээд тоогоо Мизухогоос хайртай хүн байгаа юу, найз залуу байгаа юу гэсэн чинь Гизуки ингээд ерөөсө бодогдоод болтгоо. Тэгээд Гизукиг бодсон яах вэ? Ичиж мчээд тэгсэн чинь энэ ичсэн байдлыг хараад тоогоо догтлолтог хүнтэй болчихлээ гэд. Тэгээд Мизухоор ойртонгуудаа догтлолтог хүн чи хийн нөгөө дөрвийн нэг нь үстэй гэж асууж масуу заяа. Угаасаа ингээд ойлгомжтой юм дээр тэгээд ингэх шаардлагагүй бол угээд байхгүй. Тэгсэн чинь нэг заван тоогоо ч нь одоо баруун манай Мизухог үнслээ. Тэгсэн чинь гинт шуугаа амар батал гарч ирж мэрэл гарнаас нь татчих яснаа. Та тэгээд ирнэ гэдгийг хэлэхгүй яасан гэж мэд. Жог ахта дургу байгаа юм шиг байна заяа. Гэт ингээд дургу шалтгаан нь ер нь бол багынхын явдлаас болоод тийж багын явдалт нь гэдэг хэвгүй. Манай шуугаа ингээд Мизухогоос надтай гэрлээч гэд гуцахгүй байсан чинь үгүй надад хайртай хүн байгаа гэсэн чинь хийн гэсэн чинь нөгөө тоог ах руу зоц. Тэгээд энээс болол манай шуугаа жоохон ичиж явдаг юм шиг байгаа. Тэгээд ахта дургу гэх. За тэгээд маргааш нь манайд ангидаа хийцгүүрээд үйдсэн чинь дадлагын багш гээд нэг хүн ороод ирж байгаа заяа. Тэр нь хэн байсан гэж бүр амар тийм нэг за тоогоо ороод ирсэн. Тэгээ манайд бүр шок. Мизухо ахгүй манай тав ингээд ирчүүлээрээ 70 эрэг дээр үйдсэн чинь тоогоо. Мизухотой болцдог хүн байхгүй зүтэй тий. Тэгвэл би болсон шүү. Бити надад цаад болоорой ухааны юм ярьч. Манайд ярьж байгаа тоогоогийн болцоонд шуугаа саад болохоор болно. Тэгэл амар яах суугч исэн чинь Мизухог чирээд артлын судал дээр нь суулгачдаг заяа. Тэгэл манай Мизухо гайхал яагаад байгаа юм бэ нийтэрээ гэсэн чинь тоогоо за ингээд саад болох юм үстэй гэж нийж байна гэл. Тэгэл тоогоо Мизухо хоёрын болцоо тийж бараг шуугаа тоогоо хоёр хүүхнүүд ургалсараа таран заяа. Мизухо хараа энэ үед Гизукид хос түлхүүрний осор цүнхний осор гэх юм авсан байдаг. Энэ хэдийг ингээд зугаалж байгаа хооронд шин сурвал дээр иж хахад нэг сурагчдын зөвлөлийнх нь
охин гэж бас нэг охин би чамд сайн ухааны юм яриад сэтгэлээ хилчдэг. Манай тарьж явж байхдаа Мизуход шуугагийн шилийг хүчээр авчихснээ. Би хөөрхөн мэн үү гэдэг амар хөөрхөн инээдэг заяа. Гэсэн чинь энийг нь харчаад шуугаа амар ичиж мичээд тэгэл яхаа мэдхгүй. Ер нь болвол машины зогсоо гэж амар өвчтэй ойрлонгуудаа машинаас буугаад Мизухотой артлын судал дээр тооготой уртлын судал дээр суучдаг. Тэгсэн манай шуугаа бүр ингээд амар ичсэн зэ хацар нь болчихсон амар хөөрхөн. Шуугаа Мизухо хоёр одоо хаан ч мэдээ нэг гал тэрний бодол дээр л өстэй наад дэлгэрээ осраа надаа өгч хинэ тэрэ гэсэн чинь Мизухо үгүй би заавал Кизуки дүүгэн гэж мэгээд алцгнаа зүгээр гэдэг байхгүй. Тэгээл ингэж гүрээснийг нь хараад шуугаа заад гэж бодлоо. Тэгэд Кизуки дээр хурж ирээд нууд дэлгүүрний осроо өгчөөд амар зүхтаадаг баатар болсон чинь Кизуки араас нь хурж ирэнгүүтээ гарнаас нэрээд тэрээд авдаг заяа. Энэ хоёрыг ингэж нийлурж яхад нь манай шуугаа нууцаар гарцсан байлгүй яах вэ? Сургуулийн өдөрлөг болохгүй гэсэн бол тэр манай шин сурагчдын зөвлөлийн дарга юм байх гэсэндээ ингээд захирал дээр очиад сургуулийн өдрийг болгооч ээ. Тэгвэл ингээд төсөг ангийнхан ямар ч юуг байна, дурсамжгүй байна гэсэргээд болохоор болоод манайд ингээд сургуулийн өдөрлөгөөсөө юм хөөрхөн зурагтай болж авдаг. Оройн нэг мэдхгүй бахан лаасаач масаа заяа. Хоорондоо тэр лаага барай л явуулсан зэ. Би ерөөсөө энийг нь ойлгоогүй. Тэгээд Кизуки Мизухо хоёр дундаа лаа тавьсан. Нөгөө Мизухо ч үүр тийм сайн найзууд байх уу майх уу гэх нэг үйлэг болсон яриа л энэ зэ. Тэгээд энэ үед шин дээр нөгөө сайн гэдсэн зөвлөлийнх нь охин хурж ирээд хариугаа аммаар байна гэсэн чинь шин уучлаарай ингээд би чам сайн биш ээ. Надад өөр сайн хүн байгаа гэсэн чинь нөгөө охин чинь за наваг хаягдсан гэж хүмүүст битээ хэлээрээ гэд тэгээ шин ийм хариу аавна гэж бодоогүй юм шиг байна. Амар гайхацсан мэдсэн чинь аяаруу цанаас нь яана чи ийм хөөрхөн хайтж байгаа мó өстэй амарын болохон дээ би зургийг ч авцсан шүү гэж сүрдүүлж мөртөлөөс хөөрхөн. За тэгээд энэний дараа нэг хэсэг байдаг нь бүр дээрийн нөгөө өмнөх ангиуд дээр гарсан Мизухогийн төрсөдрийн үедэг. Энэ дээр нөгөө Кизуки өөдөөс нь ачаад би Мизухогийн найз болмоор байна гэдэг штеп. Тэгээд яг энийг нь шин нууцаар харж исэн байгаа заяа. Тэгээд энэ хэсэг бид нэгэд хайлтхан харуулдаг гэх юм уу. За ингээд манай тав дээр нэмэгдээд тоогоо Мизухогийн эмэгтэй сайн найз нь ингээд бөөнөр аялал гарч тэгсэн чинь Мизухо энэ шин хайцсан бэ шин ирэхгүй мах таа гэж ичдэг заяа. Тэгээ энийг нь сонссон Кизуки жоохон хардсан юм байсан. Чи мэн шин оо тийм сайхан хоол хийсэн биш гэдэг заяа. Тэгээ Кизуки жоохон хардаад Мизухо руу ус татаад за тоглоё альвэ гэд. Тэгээд бөөн ус татчихсэн чинь Мизухогийн хувцас нь орчдөг цагаан хувцастэйсэн. Тэгээд доторх нь жоохон гэрэлтэж харагдаад ядчихад цаана ингээд нэг 3 эрэгтэй хүмүүс яваадсан болохоор манай Мизухо ичээд. Тэгээд Кизуки сандраад яна наа уучлаарай Мизухо гэд өөрийнхөө хувцсыг тайлаад ингээд нүмрүүлцдэг заяа. Тэсэн чинь нөгөө 3 жуулчин гэж одоо аялж байгаа хүмүүс нь үгүй нэг одоо ахлах сургуулийн хүүхдүүд тухайн ботцоо явж байгаа байхгүй юу. Шин Мизухо хоёр ингээд хүнжил авахгүй явж исэн чинь нөгөө Мизухогийн дээрээс юм унтсан. Тэгээд шин хамгаалаад ийдсэн чинь төстас төмпөшн оголоод тэгэл амар Мизухо шинийг зүгээр өмгөр үгээл тэгсэн чи шин баг гарын нэрж үнсхийн таван дээр амар азгүй заяа хүн зүгээр үү яана гэд ороод ирдэг зан. Одоо амар хөөрхөн юм гарын заяа ингээд манайд ингээд төөдөг гал тойрол дуулаханд бол бүжиглэх ийцдэг. Энийг хараад амар гоё зугаалан юмар юм шиг санагцсан гэдэг аахгүй юу. Тэгсэн манай Мизухо төөрөө заяа унтахын даван дээр тэгээд шин олж хурж ирээд ээж хаад энэ үед ингээд сэн давхцсан ингээд бороо мороо орж ороод хэлэхтэй. Манай Мизухо Кизукитэй ингээд ярьж агаад хаал хонгоолгосон ч өөдөөс нь шин зогсож идэг. Тэгээ шин харж ирсэн Мизухогийн утсыг ингээд хитээр ирж байгаа гэж харангуйтаа утсыг аваад Кизуки гэдгийг мэдэнгүүтээ Мизухо нацтай зүг байна гэд утсыг тасалчдаг зэ амар хөргөн. Тэгээ шууд тасалчингуудаа шууд ингээд
үсцдэг ёо амар хөрхөө. Тэгээд ер нь бол би ингээд шиплэлтэй Шин Мизуха хоёрыг шиплэж байгаа. Тэгээд та нар яг Шин Мизуха юу, Кизуки Мизуха юу гэдэг ингээд доор шипи бичээрэй заяа комментэн доор. Яа, ихтэй амар хөөрхөн бодсон. Тэгээд Шин 2020 он 9 сарын 26 22 цаг 53 минут. Бид хоёр хамт байсан шүү. Заавал санаарай гэд. Тэгээд манай Мизуха ч бүр ингээд өмсүүлсэн хүн зөө. Бүр гайхаад юу болоод байгааг нь ойлгохгүй уурлаад тэгэл уурлаад уцаад гэрлэг орчт юм дөө. Зураглал солигдоод ингээд Мизуха Шин Кизуки хоёрын аль нь вэ гэд гайхаад зогсож байгаа. Тэг. Угаасаа яаж төвтэй багасаа найзлаа хоёр нь ингээд сайн ингээд хаар. Дараа нь Того Мизуха хоёр ингээд кафед нэг уух юм авцсан л эргүүлсэн л явж байгаа юм. Тэгээд Того тэндээс гарч ирчингүүтээ чи ер нь зүрх сэтгэлээ л дагаарай. Би өмнө нь бас найзынхаа найз охин сайн болоод хэлж чадахгүйсараад тэрэндээ аягүй шаналдгаа. Ядаад хилээд үтцсэн бол энэ бүх зүйлээрээ өөр байхж байсан билүү. Тэгэд энэ Тогогийн үгс нь Мизухад аягүй зөвлөгөөлж өгч байгаа. Тэгээд сая нөгөө Тогогийн сэтгэлээ илчилж чадаагүй хүн гэдсэн сая нэг кафед байсан тийм хормогч зохин байсан бохоггүй юу. Манай Того буцаад явна гэд. Тэгэд манайд бэлэг цуглуулаад Шин Мизуха хоёр хамт ингээд бэлэг цуглуулж байгаа хгүй юу. Тэгсэн чинь Мизуха ингээд амар бодлого швцсан. Ер нь Шин чин эмэгтэн тоожи суудаа байгаа илүү. Яагаад гинт надад сайн гэдэг юм болов? Гэт амар гайхсан байсан чинь Шин хурж ирэнгүүтээ амар тэрж өрөө заяа. Чамд энэ таалагдаад байгаа юм уу? За энэ таалагдж байгаа бол авъя та гэд юмцэн үү. Ирийн цонхор зинг авчдаг заяа. Тэгээд нөгөө ир чи харих замдаа ийм хүмүүс хардаг заяа. Тэгсэн чинь Шин төсөөлж удсан. Кизуки ийм хувцастайсан бол гэж бодож жижиж бичээд. Тэгсэн чинь явах гэсэн чинь надад нэг очиж үзэхмээр газар байна гэдэг ингээд нэг тийм алсын харагч гэх юм уу юу гэх юм арайч алсын харагч шээ ингээд энэ чи юу гэдэг вүлээ дээ ийм суугаад явчихдаг заяа. Тэгээд Мизуха нар сайхан харагдаж шүү марагдаж шүү гэд алсан житл ингээд энэ гинт хөдлөө дарагшаа Шин дээр унцдаг заяа. Шин тэгэл амар хөр драма ингээд тосч авч байгаа л тэгээд амар тосноо болгоомжтой вэ. Тэгээд амар хацар мацарт нүрж ирмэд баг үнслээ. Тэгээд ингээд тухан дээр нь зөөлхөн үнсээд өөр юм хийдгүү заяа. Маргаашаас тэгээд Кизуки усч барьжгүйгээд Шинч хувцсааж барьжгүйгээд иймч вэ тиймч вэ гэд манай Мизухад бүр амар заяа үзүүлсэнгүй. Энэ хоёр баг харцаараа цолдаад байгаа юм бахөө. Тэгснэ аман цангаж байгаа манай Мизухогийн ингээд Шин болохоор ийм хүүтэн өдөр ягаар аман цангатыг харин ч даарж байгаа марж байгаа ийм байна тийм байна гэд зүгээр хоорондоо үг цэц булаалж байгаад ингээд Мизухогийн уурыг хүрчихэж байгаа юм заяа. Мизухо бүр уурлаад нөгөө ирж болоод өгөөс намайг тайван байлга гэд. За тэгсэн чинь манай Мизухо нөгөө хідэн сар жил битсэн манга зохиол нь амжилт гаргаагүй. Тэгээд унтсан тэр шалгалтандаа унтсан гэд ганцаардаа та нарын царайг яаж харах юм болж гинөө тэгж их туслуулчаад гэд. Тэгээд аяр Мизухогийн сэтгэл санааг дэмжиж санаатай. За зүгээрээ дараа нь дахиад бичих гэж юм. Тэгээд аяр Мизухог хүргэж өчөөд нөгөө яриг хараад энэ л миний байх ёстой газар мазар гэд. Жохо ийм орноо өрх юм. Тэгэл нөгөө ир чинь уулзаал яасан инээ тэрэгээд чамд санаа зовоод гэж Кизуки тэгж аахгүй юу. Тэгээ за зүгээр дээ би гайг болцсон. Зүгээр жоохон хитсэн юм аа гэд. Син чин Кизуки нэг юм цаас гинэ дэвтэр гаргаж өгөөд энэ дэвтэр нь яадаг дэвтэр юм гэсэн чинь дэвтрийн энэ цаасан дээр нөгөө Мизухо нэг Кизукигийн сэтгэл санааг дэмжих гээд нэг анхны тийм комик зохиож өгчээсэн гинэ. Тэгээд энэ Кизукид аягүй нандин санагддаг учраас хичээгээрээ гээд эргүүлж өгч байгаа гэд. Тэгээд манай хөөрхи Мизухо уйлчнаа хөөрхи минь. За ингээд эндээс тэр чигтээ зураглал солигдоод аяр руу одоо цагт том болсон. Тэгтээ Мизухотой уулзаад юу вэ? Миний үс гойлцсон үстэй гэж байна.
нэг нийлээганаар бодолцсон. Тэгэл манай хоёр хуучныхаа цагийг дурсаж хамт юм ярьж мараал. Амар хөрх. Тэгэл манай мэдүүхэж нэг хэсэг ингээд хуучныхаа дурсамжийг бас бодноо хөрх юм. Тэгэл аяарууч бас хамт бодоол миний төрсөн өдрийг тэгж тэмдэглэсэн, хамт зураг харсан, Кизуки дүүрүүлж солон харсан энэ тэрэ гэл ингээл хамаг юмнуудаа бодоол тэг ингээ эргэн санаад тэгж. Энэ цаг хугацаанд ер нь бол мэдээход айгүй үнэтэй цаг хугацаасан болохоор ерөөсөө тэгж мартдаггүй айгүй нандиндаг тийм дурсамжууд байсан болохоор ингэж амар харуулсан байх л гэж би ойлгоод байгаа шин. Тэгэл мэдээхөө бүр уйлчдаг за энэ нэг бодоол. Амар хөөрхөн. Пүү за тэгэл ингээл костюмтэй нэг баян хүмүүс гараад ирдэг зөө. Тэгсэн чинь түлхүүрний осор нөгөө хоосны түлхүүрний осор. Тэгээд энэ нэг сугных нь үснэ. Босоо та найз охиндоо амлалт өгсөн юм уу гэж үгээ зөө. Тэгээд сугнаас чижтэй. Тэгсэн чинь манай энэ нэг амар костюмтэй лаг залуу нь манай Кизуки гэсэн зөө амар царилгацсан. Тэгэл Кизуки үгүй би амлалт өгөөгүй гэснээр ингээд манай аниме сизоныг дуусчихж байгаа. Сизон 2 ингээд удахгүй гарах төлөвтэй байгаа. Яг хизээ гэдэг нь мэддэхгүй. За тэгээд энэ одоо гарах хэсэг бол ер нь сизон 2-ын трейлер гэж хэлж болно. Тэгээд би ингээд энийг тийм нэг сайтаас олсон болохоор копирайт гэж орж магадгүй шүү заяа гэдэг байхгүй. Тэгээд яг сизон 2 нь хизээ гарах нь мэддэхгүй байгаа. Гэхдээ ер нь бол сизон 2 нь бол гарна. Тэгээд сизон 2 дээр нь ер нь миний ойлгосноор болохоор одоо байгаа том болсон цаг үе дээр үйл явдал нь үргэлжлэх юм шиг байлээ. За тэгээд ингээд сизон 2-ын трейлерыг та нарт үзүүлж байна. За ингээд сизон 2 нь гарах юм бол би бүр тэр дорн ухаж төгөж байгаад ярьж өгнө заяа. Тэгээ та нар лайк супа сайн дарна гэдэг байхгүй. Одоо тэгээд өөр ямар аним үзмээр байгаагаа, ямар аним яриулмаар байгаагаа ингээд комментэн дээр бичээрэй. Тэднээс ингээд би сонгож жагаад нэг хамгийн гоё те бусад чаналууд яриаггүй тийм юм ярина. Тэгээд түр баяртай.